Хай. Өдрийн мэнд. Одоо л яг өдөр болж юм. Би дөрөв ч Жими өглөө бас өглөөс зурагтай гээд бид гурыг унтчихад гараад явсан. Тэгээд бид гур бол нэлээд сайн унтлаа. Тэгээд нөгөө нэг өчтөр арай айгүй орой унтцсан. Тэгээд босч ирээд нүрээ жоохон будаад тэг байж юм. Тэг өнөөдөр манай гэрт зачин ирэх өдөр байгаа. Тэгээд хин бэ гэдгийг та нар маань гоё орой харах болно. Тэ амар гоё зачин байгаа. Тэгээд ер нь бид дөрвөлээ урд нь уулзаж үзэж байгаагүй. Тэгээд өнөөдөр ингээд уулзаад хамгийн анх удаа уулзаад гоё ярилцаад яг уулзаж үзэж байгааг болохоор яг юу ярина гэж бодож байна. Гэхдээ тэгээд бид дөрвөлээ юм чинь зүгээр ах. Тэгээд жижигхэн хүүхэн юу гэж хэлсэн бэ? Хямар их юм сүскай юм. Жохон хямарлаж үгүй. За тэгээд жижигэ өглөөний цай бэлтгэж ах шиг байна. За энэ бол баг өдрийн цай болж байна л тоо. Юу их чам те? Чи намайг өөрөө бодоод юм хоо гэжтэй. Бодлоо амар камер асууснаа юу хийх шиг. Яа, өчтөр өрөөний нэг тактоританаас будаа амар хөлдсөн. Тэг бидэд ихтэй будаа их үлдээгээд байна. Харин тийм ээ. Ер нь бол хоол үлдээгээд байгаа. Энэ асуудлаа бас ингээд шийдмээр байна. Өчтөр бол амар хоолны үлдэгдэл гарсан. Тэгээд хооллыг үлдээхгүй байх арга хэмжээ авмаар байна. Тэгээд яах вэ? Баг хийчихээр тэгээд дахиад нэг хит өнө их хийчихээр тэгээд ингээд идэж өгөх. Дуусч өгөхгүй. Будаа ихтэй бас будаагаа л таалмаар бид будаа өмтэй. Би бидэнд одоо хоол хүнс бас ингээд идэж байгаа. Тэгээд нэг ой хоол идэх гэвэл их мөнгө хэрэгтэй. Харин тийм зочинтой влог хийхээр зочиндоо мэдээж гоё хоол хийж өгөх хэрэгтэй. Тэгээд нэрээ 80k хүрсэн байгаа. Тэгээд гэтээ бол болоогүй. Тэгээд арай Жими маань уг нь зочин дээр амжаад ирчихье гэж их хичээж байгаа ах. Тэгээд зургийн багийнх нь явуулаасай. Тэгээд дахиад Жимиг үү байна гэхээр жоохон мохой. Харин тийм тэгээд яалтчгүй нөгөө нэг зочинтой бол эртнээс бид нэр өдрөө хэлээ цагаа хэлсэн. Тэнгүүд нөгөө Жимигийн зургийн хуваар нь яг өмнөх өдөр нь гардаг хоо. Ямар ч тийм зохицуулах боломжгүй яг өмнөх оройн нь уцанд нь зургийнхын цагны хуваар ирдэг учраас тэгээд бид надад тэгэл найдаал байж идэг. Тийм нэг имлэг дээр зураг авалт хийж байгаа учраас тэр имлэгийг бас удаан ингээ хүндрэлжүүлээд яваад иж болохгүй учраас тэгээд имлэгээ удахгүй суллаж өгөх учраас үлцээстэнүүдээ шахаж байгаа юм гэсэн. Тийм учраас айгүй ачаалттай ажиллаж байгаа. Тэгээд ямар ч төсөөнөө орой Жими маань ирээсэй гэж хүсэе даа. Тэгээд гоё юм бичлэгнээ санаанууд ингээд байгаад байгаа ч гэсэн ингээд Жимиг болохоор ингээ хиймээргүй. Жимиг ирэхээр нь л хиймээр. Тэгэл Жимиг тэгэнгүүт амар ядарсан ирж мэрээд тэ. Тэгэхээр Жимиг жоох хэцүү. За тэгээд би болохоор жижигэд будаа байгаа юм чинь хям өндөг холиод зүгээр жоохон будаатай урах шиг юм хийдэг чи оройлтол гэж хэлсэн байгаа. Тэгээд дахиад жоохон нөгөө өчтөрийн шүл байгаа. Тэгээд явахтад бол хоолоо халаагаал идээ. Тэгэл угаасаа л хүмүүс та нарт бас тийм амьдрал тийм юм байдаг үстэй. Хасаа бол яг муулдаа гэхдээ хоол хаймааргүй байна. Миний 4 метр найз юу гэж байна. Би та нарт ундралын фотолт. Энийг манай ажлынхан бидэрт билээсэн. Миний нэр бас байдаг, бидний нэр дөрвөлөг байдаг. 61 ундралын гол нь 61-тэй тий. Надаа би ер нь энд яснаас шамын ихний өдрөл аягуулсан баг. Чи миний алтан туслах байхад болжээ. Яалтчгүй. Солигдчихээ. Одоо аягийн мань жижигэл гооч гэж. Яалтчгүй дайц. Тэг яах. Би чөлөөлөгцөн байгаа юм бүгдээ. Үгүй. Тэгээд хүмүүс Home Tower хийгээч гэдэг амархгүй гадсан. Энэ өрөө л байна. Яг манай байр 4 өрөөтэй. Гэхдээ ямар ч ашиглагддаггүй 2 өрөө байгаа. Тэгээд бид болохоор энэ зочны өрөө ингээд том. Тэг галтгоотгоо ингээд ер нь эндээ ингээд бүгдээрээ байж идэг. Тэгэл энд ингээд унтлахны өрөө.
энд юм хувцсны өрөөтэй. Тэгээ ингээ энд бол ингээд 3 нэмэгийн хувцас байгаа. Ундрал болохоор хувцас тэр шкафанд хийцэн. Тэгээ нарийн том хувцсны юм хэсгийг бид 3 хувцас дүүргэж чадахгүй нэг боддоо. Жих өрөвдөлтэй. Тэгээд энэ болохоор юм 0 евро. Оо яна. Ногоон тавчигтай болсон. Тэгээд ийм 0 евро. Бид 2 өрөөнд зүгээр хоосон бохгүй. Бид дэшээ ингээд чумдаа мундаа одоо хэрэглэгдэхгүй байгаа зүйлсүүдээ ингээд оруулаад миний газарны юу байна. Тэгээ энэ болохоор бидний зочиддоо өгөхөөр бэлдсэн бэлэгнүүд байгаа. Тэгээ зочид маань гоё ирээд ийм бэлэг аваад гарч байгаа. Тэгээ энд нь болохоор бас хоосон. Энэ юм том шкафтай. Энд тэгээ нэг юм бодонтай энэ дээр компьютер тавьсан. Компьютерийн ширээ байхгүйс учраас тэгээд ингээд компьютер дээр бичлэгээ хийхээр болол Premiere дээр бичлэгээ хийхээр бол энд орж ирээд бичлэгээ хийгээд энэ өөр болохоор бас 0 евро байхгүй. Гэл. Хаа. Тэгээд манай хөргөгчөнд манай хөргөгчөнд бид нар гэхдээ өмнөх карантинаар ингээд чихэр жимээс одоо юу гэж юм ингээд авчихсан байхгүй юу? Энэ одоо бид юу ч аваагүй тий. Ямар ч тийм одоо амтдаг юу ч аваагүй. Гэтэ яг зөвхөн нэг юм жоохон эко бай, турн гэж бодож байгаа учраас ман гараад бас нэг юм бодож байгаа. Тэгэнгүүт хамаагүй идэж болохгүй гээд. Гэтэл хаяа бас идмээр санагдах юм аа. Стил нэг хэдэн жимс авсан. Нэг сэтг өндөг. Яг хоол хүнсэндээ зориулагдах хэдэн бүтээгдэхүүн аваад тэгэл ер нь манай төсөв бас нэлээд өндөр явсаа. Тэгээд эндээс нэг концептч тийм. Тэгэл өглөөдөө энүүгээрээ жоохон өлөөд орж байгаа л. Энэ бислэгтэй амар гоё. Энэ чаа үртэй юм болохоор бас нөгөө нэг бицний гүрэлт хөдөлгөөн интерсэн мэн гэж. сайн байгаа шүү. Хөдөө. Асан би октоо. Би түрүүнийг TikTok үзэж аваад. Бид нар заяа оройдоо юу нэрээ унтж байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр ингээд жоохон ингээд октод болохоор ш тэр юм уу? Юм яриа. Тэгээд байнга хамт байгаад юм ярьдаг мөртлөө дахиад ингээд юм ярих юм дуусахгүй. Тэгээд сүүлийн үед өчтөр ингээд сүүлийн 2 өдөр яг нэг дууг ингээд яг нөгөө нэг дууг ингээд өргөжлүүлээд явуулахад нэг юм дарчдаг ш. Тэгээл нэг дууг сонсоол дөрүүлээ гэл яа сонсоол итэдсэн. Тэдээс нэрчтэр өрөж жижигэн ингээд тэр унтах гал ингээд хоёр шарал хөвцсөн. Тэгэл тийчсэн. Нилийн хөвцсөн гэснээр томоо гэдэгсэн. Саяны дуу чам сонсогдож байна. Надад бүр чихэн сонсогдоод ах юм. Тий, бүр ингээд унтаж нүдэнэ хөвцөн гот яг тэр нөгөө дуу ингээд сэсэг чи өнрийг чи гэдэг. Энэ хараа нөгөө нэг эдрэгийн нөгөө нэг хайртайгаа уужил гэдэг дуу аахгүй танаар сонсоо үзээ камерага танаар сонсоо үзээрэй бид дөрөв мэдэрсний мэдрэх баха. Янгай дээ. Шинэ жил болох гээд цаанаа нэг жоохон догтлоо цаанаа нэг тийм байгаад байн ундралаа. Тийм зэрэг гаргадаг. Өглөө өдрийн хоолыг жижигээгээл оройны хоолыг томьёо гээл би бол эндэл жаргалтай агоо. Энэ нь жаргалтай байгаа. Хүүшиж жаргаж мэдж байгаа бол яамаа да миний. Өчтөр гэхдээ ингээд Spider-Man үзэх гээд ингээд явсан баггүй юу. Тэгсэн чи ундрал ингээд амар хурдан нүрээ хамаа буудаад 0-оор харсан чи ингээд цэнхэр улаан болооч болох. Тэгснэ нэг Spider бамбрууш. Бамбрууш. Биш юм жоохон хүүхдээ нэг юм ихшнэр нь баярлуулах гээд яваад байгаа маа. Тийм яг явтал. Тэгээд нэг гигантны VIP гэнэ гоцсон. Тэгээд гигантны хамгаалтанда баярлалаа. Тэгээд нөгөө нэг би чараа. Яг ингэж зогс. Нөө гинэ театр тасалбар болох юм бэлхтэй гэдэг чийсэн шүү дээ. Би ингэж гай юм хөрхөн хүүхэлтэй хайцаа. Тэгээд эрэгтэй эмэгтэй хоёр байсан бохгүй юу? Би яагаад ч юм эрэгтэй яад юм би миний найз болоо. Яа намайг найзлах бүр тоглоомор найзлах. Энэ бол миний найз болоо. Эмэгтэйг нь харсан чинь
надтай нэг хэлэх байхгүй юм аа. Тэний мөргөн билэгтэйсэн. Тэг бас бахан music ирэх. Жижиг болохоор кофе авах ирэх гэл. Тэгвэл гоё билэгтэйсэн та нар бас гоё кино театруудаараа манай киног үзээд. Гол манай кино үзэрэй да. Тийм манай гарч байгаа. Өргөөгөөс бусад бүх кино театр. Тийм, өргөөгөөс бусад кино театрт манай кино гарсаар байгаа. Тэгээд та нар гоё бас бэлэгтэй тийм юмнууд зөндөө байгаа. Тийм учраас та нар гоё ингээ бэлэг ачаарай. Ой жижиг наширта. Түлхрээр аавж ирээ санаадсан. Машра. Чи яг миний зогсож байгаа драас ингээ гараад иртээ. Чи намайг сайн юм хийхгүй гэж. Яг нөгөө царай гараа. Ямар царай? Нөгөө юм уу. Нашаа. Нөгөө өөрөө хийж юм аа. Тэгвэл кавай юу таа. Бид нөгөө нэг тусдаа байх юм бол ажил дээрээ цуглаад ажиллаа шүү дээ. Тэр нүглээс босоод ингээд ажил дээрээ цугладаг. Тэнгүүд ингээд хамт ажиллах хүмүүс маань яг хажууд унтаад байгаа учраас хамтдаа унтаад л юм биш. Танд хожимыг амрах юм бол гоё гадуур гарч мараа тий. Уг нь амар гоё тийш тийшээ авъя тийшээ тэнд очиж гоё тоглоё ингээд тий. Мөсөө ордоо орё, Sky Racer орё мөрийг бодсон бол ч жимигээс амарч өгөхгүй юм. Ямар ч энэ 7 хоног цаачаа тасгаасаа гарчих юм бол гайгүй юм аа. Тэгээд бид ярьж байгаа жимигийн нөгөө нэг зургийн баг хамт олон хамтдаа эргэж байгаа. Ярьж аваад маргааш ч юм уу. Тэгээд орой хоолоо бэлдэн гаднаас жоох юм авах хэрэгтэй мэн тэгэхгүй бол та манай өөрөгчийг харсан үстэй. Тийм маш олон хүмүүс гоё бэлэг явуулъя гэж толбогдсон. Бүгдээр нь баярлалаа. хаа. Нүдэнд харагдаж гайхалтай байна. Хаа. Тэр олон бэлэг. Олон жахтай 2 3. Энэ юм уу? Чиний бэлэг. Чиний зоосарын бэлэг шүү би. Чачиж. Аманд нэг алим ингээд чигцэн. Читгэн тоороо тийш. Маас шүү нэ за. За. Тэгэн яриад идэг. Гоё яриад. Арай хаалт хийж захтаа ааштай үү за. За өнөөдрийн арын хоол. Цараа бэлтгэгдэж байна. Ямар хоол хий гэсэн төлөвлөгөөтэй байна вэ? Ширээн дээр гаргаж тавихаар л хар гэж. Энэ л хараа lollipop chips гэнэ. Lollipop. Lollipop chips гэсэн шүү дээ. За. Chips ингээд энэ хасан гэдэг бүх юм. Тэгээд энэ нөхрийн хоол гэдэг нэг юм гоё хоол гэдэг ах байхгүй юу? За. Нөхөр нь ингээд их нэртэй дандаа хоол ичдэг хоол хэмжлэхэнтэй байдаг. Хоёрс яасан сайхын долоо юу? Амар гоё хоол иддэг. Тэгээд тэрнээс харсан. Гэхдээ тэр ахын ишгэлсэн соуснууд нь надад байхгүй учраас би зөвхөн crispy гэж хэлчихсэн. Эхлээд үтгсэн говьд жоохон болгоцгоо. Тэгээд crispy болгоно. Өмнө нь хийжсэн үү? Би нэгэд өмнө нэгээсээ хийжсэн хоолой татаж хийдэг байгаа. За ийшээ жоохон өнөөдөр жоохон бүрхэг байна. Тэгээд манай ундрал ингээд эдитийг бол ингээд нэг юм энгийн хэв маягаар бус тэ ийм сайн Хэв маягаар хийдэг байгаа. тийм Ингэж идэх. Хаа. ингэж идэтлэн тэ. Яа. Тусчихсан. Тусна. Хайраа тэгвэл нөгөө нэг манай нэг ёолк молны гэрэл мэрэл бүр ингээ унж мунаад зарим гэрэл нь асгаа байж болоод нэрээ сүүл рүүгээ бас нэрээ. Одоо энэ минийга янзалж манзлахгүй бол та нар нөгөө мэдж байгаа бол бид нар нөгөө нэг өмнө нь болохоор ингээд нөгөө зочин мочинтай ч юм уу хүнтэй хараа дандаа нэг юм тоглоом энтер ингээл хийдэг байсан шүү дээ. Одоо болохоор энэ удаад бид нар арай гоё шинэ жилээр амьсгалтай зүгээр гоё ярилцлагын тийм одоо
зочдуудтайгаа тийм зүйл хийж байгаа. Тэгээд гэртээ урьснаа одоо шийдэлтэй тоглоом ч юм уу тиймэрхүү зүйл хийхийг бид дөр үсээгүй л дээ. Гэрлнүүдээ эртнээс нь тэгэл өөртөө л ингээл иймэрхүү юм аа хийндээ. Цахилгаан чин хийж гин. Энэ хөшигний гэрлэн жоохон маслаад ажиллахгүй л. Цэвэрлээ. Асаана. Би асаана харж байгаарэ гэж. Жаал асаана. Манай чирсээ. Хай. Шот ингээл. Ингэж хэлээ. За энэ хоо тэмцдэг 8 ремикс. Өөр чин зариулаад өдөржин л галтаагаатай зурлцсан. Ичээд шилнэлж байгаа. Харин байдгүй. За чи подолкын тавьчих. За. Гамбаярыг ичээд биш гисэж дуусгаар нь бичлэгээ эхлэе гэж ярилцлаа. Хай. Яг нэг минутанд дуусаагүй. Одоо нэг 5 минутын дараа л. Айгуул хоо. Айгуул. Шууд. 5 минут юм идэж яах вэ? Тий. Идэж яах вэ? Манай өнөөдрийн зочин тэгээд бид нар маш олон удаа санал тавьж байгаа. Өнөөдөр яг шинэ жилийн баяртаа гоё бидэнд бэлэг болоод ирлээ. Баярлаа. Ой. Тооцлаа энийг яа. Сандарчлаа. Би сандралтын аавра ялгаруулж. Тэгээ нүгээс идэрээ. Би тоорын асуултаар болоод идүүлэхгүй байж магадгүй. Харин тийм. Ер нь эхлээд идэж авахгүй. Энэ жоохон идүүлэхгүй болчихсон. Баажи ялтаар орсон зүйлсүүд. Тийм шүү дээ. Тэр хоёр ч эхлээд амар сайн халаачд юм аа. Тийм. Заавал Ойлгочлаа. Тэр хоёр ч эрэхтэй юм байна. Та гурав чи эмэгтэй ялахаар би ингэж байгаа юм шүү дээ. Тэр хоёр ч эрэхтэй. Тэгээд ийм олон хүн байгаагүй. Яг 3 хүн лсэн. Манай нэг Одоо амар их дүр. Миний гомдооддаг охин найцыг. ганц гочаанаар гомдчихгүй юу? тэр гомдоод ирэхгүй. Гомдоод би өнөөдөртөө яах Тэр өрөөнд байгаа уйлаас. Очиж аргагүй. Би амар гомдооцсон баг. Уучлаарай. Ер нь эмэгтэй хөлт хэрэг гомдоодог вэ? Биш гомдооч их. Эмэгтэй яг эмэгтэй гомдоож ирсэн үү? Тийм жишээ нь одоо манай нэгийг бол гомдоосон байна. Тийм. Тэр охин л гомдоосон бол гомдоос өөрөө гомдоогүй. Тийм. Тэгвэл яах вэ? Тэгвэл манай нэг анхны гомдогч нь болсон байна. Надруу ингээм юм бичих болгонд би ингээл яг юу чи хариулахаа мэдэхгүй тэгэл синдэнгүүтээ тэгэл юм бичэндэ гэж бодож байна. Тэгэл мартаад унтчих. Тэгэл мартчихсан. Юу бичихтэй гэдэг нь өмнөх хийжсэн одоо нэвтрүүлэг энэ төртөө оруулах гад биччихсэн байгаа шүү тэгэхгүй. Бас шүү. Тэр чинь нөгөө нэг Hey guys гэх нэвтрүүлэг. Гэхдээ бас манай жими өө та нар яасан өөр усад гаргацсан ч юм л гэдэг. Яаж мэдэж байгаа хоёр. Хөөе. Тэр тий. Тэзэмэт. Жохон найр идэлчих хүмүүсээ. Уучлаарай. Хэмэд дамжуулна. Гадаа салбат гаргав. Жими зурагтай байгаа. Тэгээд нан тоглож байгаа. Одоо ирж амжааг байгаа. Гэтэ бол Үл мартчихсан баг. өөрийнхөө нэрнгээд яг бол ингээд яг цагт очноо гэд даанч тогтуулж амжаагүй юм шиг байна. Зурган дуусаад юм шиг байна. За. За. Тэгээд минут болчихлоо зүгээр өөр хараа бай. Yes. Ашгүй та ингээд одоо чигнээс яг манай юм эхэлж байна. Аюу байна да. Тэгэл. Яа би нутгийн барьчих гэдэг юм микрофон. Гайна. Шинэ жил болоо. Ер нь шинэ жилийн баяр туртай юу? Туртай энэ гоёалк болчихсон. Ялк нээж гацар нээж Манайх ялка цацсан байгаа тэгээд нэг мөнгө тавиа. Мөнгө нэр. гойна. Ер нь юм 3 охин мохонтой ч юм олон охин сууж ирсэн үү? Энэ нэвтрүүлэг. Нэвтрүүлэгт сууж байгаагүй. Босоод үед Босод үедээ.
камергүй үед бол сууж байсан. Дандаа л Байнга л байж идэм дүү. Тойроод юм. Би тэгэхэд ер нь бол ярьдаг сэдвүүнээ штэ ийм сэдв ярьдаг байхгүй юу? Хайр, эмэгтэй хүний талаар. за. За. Тэгээ чамтай энэ талаар ярьсан. Тэгээ би бол айгу баярлалтай байна. Надтай хайр ярих ч гэдэгнээс Харин тийм. хамгийн муу оролцогч байлаа. Хайр ярихад. Би ихтэй чиний нэг Facebook-ийн юу постууд уншдаг. Тийм айгу юмартай тий. Юмартай. Тэр пост юмраа хаанаас олж авдаг. Тэр чинь би биш ээ. Тэр чинь Камбай. тэр чинь Кремикс. одоо яг гэх юм байна. Арчимаар. За окей. Өнөөдрөөс тасахгүй шүү. Анхны яртаа хийж авчихсан бэ. Яа, би нэг анх удаа би байна. 10 жил багтаа. Англи чих юм байна. Гүү. Сургуулийн Өөрөсөн үү? юу ч хүлээж чий. Хайрлал хүчээр байсан. Мэдгүй. Тийм л. Яг френц он. Харин илчилсэн юм. Гэхдээ яг тэр чинь амар жоон болохоор яг үндэ шууд илчиж чадахгүй тэгэл тойроо аргаад нийлэн утсан. Тэгэл ялч френц он дурсал та. Одоо исэн бол өөрлөлтөө. Одоо исэн бол зөвшөөрөх юм байна. Мэдгүй. Яа. Зөвлөм биш үү? Гүг аюу зөвлөх юм. Би тэгээд нөгөө нэг YouTube ажлуудад одоо 12 сарын 29-нд нэг жил болох гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэрнийхээ юунд тохиолдлол хамтдаа байгаа. Миний зөвхөн. Маргааш. Ямар урт. Ясаа би өчигдрийн бие биш үү? Би тэгтээ юм гоё олонний танил алдартай хүмүүст ингээд хоолоо амсуулж байгаа амар баяртай. Би нэг олонний танил ший. Үе. Бэлэж юу юм? Одоо YouTube-ийн маань Хайраа. Викторийн хувьдасаа ингээд Хайраа. Үдээд цэцэг тэнгэр мэн шүү. Тэгээ өнөөдөр өөрөөсөө нь бол найз авнаа. Бид нар одоо яг 29-нд нэг жилийн хоймон тохиолдсон. Тэрэн дээрээ яг 100,000 багчтай болмоор байгаа байхгүй юу? Тэгээд өөрөөсөө би тэгээд яах юм шиг өгөх юм уу? За яах вэ? айдас авах шахахгүй юу өөрөөсөө. Балаарай л. Юу хийж балаарай. Хүн дуудаж ирчих ичээгээд тах юм. Багшаа нэг эдэс өгөх. Багш гэж. Их багшаа. Балар солиотой. Юу вэ? Нэн штий. Тэгэл та хэд ингээл юм хэлгээл болно шүү дээ. Болж шүү. Эдэс авчвал арай хөө болдог шүү дээ. Ам шиг санагдчих. Ийм хайрыг ингээд хүмүүс ингээд гоё өөрөө өөрсдийн гэснээр зөв тодорхойдог штэ. Өөрөө өөрсдийн гэснээрээ. За. Тэгээд Grimix-ийн хувьд ер нь хайр гэдэг юу вэ? Йоо. Ингээд юм асуухаар удаас энийгээ дахиад Баг ахад яг нэвтрүүлэг үзэнгүүт яг юм байдаг гэсэн. Нөгөө хүүхдийн нэвтрүүлэг үзмэрт яг ийм их юм асуугаад тэгэл би юм л яаж хариулах вэ гэж боддог гэсэн. Танч одоо юм юм яхс ичээд хайрыг юу гэж төгсөн. Тодорхойлох байгуруу. Ачаа үсээ тодорхойлоход амар хэцүүлдэг. Гэхдээ би зүгээр баг ахад ингээд нэг телевиз үзээд боловсрол ингээд үзчихсэн байхгүй. Амдаа юмтай яриад тэгсэн. Боловсрол ТV штэ. Тэрийг үзчихсэн чинь нэг нэвтрүүлэг гараад тэгээд тэрэн дээр ингээд хүүхдүүдийн хайрыг яг саний асуултыг хүүхдүүдээс асуусан да. Хэднээс 5 настай хүүхдүүдээс тэгсэн чинь нэг нь болохоор ингээд хариулсан байсан би яг ингээд сэтгэл үлдчихсэн зөө. Хайр гэдэг бол хоёр хүн хамт хоол идэж байгаа нэг нь нөгөөтгөндөө махаа өхийг хэлнэ гэдэгцээс. Тэгээд тэр нь яг тэр хэсэг нь амар ингээд мартагддгүй юм. Тэгээд тэрийг хэлчихдэг. Өө би өөрөө хэлчихдэг байхгүй. Тэгэл. Жаа арай том болсон хэлбэрээр хэлэх юм бол яг хайр гэдэг бол том хэлж энэ тэр. За чи би хэлнэ. Гацаад байна яа. Гурлаа дөрвөлөө нутраа бодохоор юм айдчих яа. За тийм. Хайр гэдэг бол юу штэ. Мэдрэмжээ хуваалцдаг, нэг хүнтэй мэдрэмжээ хуваалцах, нэг хүнтэй мэдрэмжээ хуваалцмаар санагдаад байвал тэр хайр юм лөө. гоё. Тэгвэл Remix-ийн хамгийн анхны болцоо хийзээ болчихсон бэ? Чи өөрөө гоё ингээд
Надтай болзооч санал тавиад нөгөөх нь зөвшөөрөөд ирээ. Хамгийн анхных нь хизээ битээ гэж юу лээ тэр чи 10 хэд онд юм бэ? Би амар жоох байсан юм. 8 дугаар ангид л. Тэр чинь тэгтээ тухайн үед амар томдоо сүлдээ орж исэн юм. Тэгээ би ингээд нэг охинтой яг мессенжер чадалт гэсэн. Тэгээд зураг нь томордгүй шүү дээ. Аха. Жижигхэн зураг нь амар хөөрхөн байсан юм гэсэн. Тэгээд ингээд нүд модель ингээд тавьчихдаг гэсэн шүү дээ. Царайныхаа ингээд талмал. Деталь юу? Тийм. Тэгвэл би ингээд үлдсийн төсөөлж байгаад очиж уулзчихсан дээ. Хоёлаа кино үзье гэдэг. Тэгтээ болцооч гэж хэлж байгаа үл дээ. Тэгээд тэнгис дээр олцаад тэнгис кино театр дээр олцаал. Тэгсэн чинь нүүч ирэхгүй зөө. Тэгэл ингээл 30 минутын дараа ярьсан. Би тэр очичоод ирэх хүртэл 30 минут надад амар хэцүүсэн зөө. Хүн болгоо ингээд тэр охин санагдаад. Тэгэл лээсэн чинь нүүч яг орж ирэл. Яг нөгөө нүд юм уу. Тэг яг уулцсан чинь нэг тийм царимууд өгч байгаа хөлтэй. Тэгтээ би ингээд амар паниктаа зөө. Тэгээ бид кино руу оронгот юу ч яриаггүй зөө. Ингээд хоёулаа ингээд кино үзээд ингээд чив чим юу ч яриаггүй зөө. Тэгээ кино үзчихсэн гарч ирэнгүүтээ. За чи яаж харих юм. Тэгээд би автосын цан гэдэг. Би ч гэсэн ингээд тэгээд хоёулаа автосын буудлын хүртэл алхаж яаж наа өөрөөсөө автосын зугаал яваад өгсөн. Тэгээ тэрнээс хойш өрөөс дахиж уулзаагүй. Тэгж уулзаагүй. Тийм. Чи өөрөө юм бичээгүй юу? Бичээгүй. Таалагдаагүй болохоор. Тэгээд таалагдсан хэсгээ сандгүй шүү дээ. Тэгээ таалагдсан. Тэгээ бодо таалагдаагүй юм биш үү тий. Харин Климакс ингээд ямар тэр их одоо юмд чинь санаажлагтай романтик төрлийн юм бэ? Тэрээс ингээд ер нь мэдхгүй. Тэр ч одоо нөгөө охин мэл тодорхой. Гэтэ ер нь өөрийгөө романтик гэж боддгоо яг ингээд. Гайв шүү дээ. Окей, романтик гэхээр бүр ингээд нэг уянгийн айлалтай романтик бол биш заяа. Зүгээр яг нэг тийм нэг дог юм уу хөөрхөн л романтик байж магадгүй. Гэтэ мэдэхгүй. Тэгээд хүнтэй үргэж чав. Тийм хүн романтик байх уу? Яа энэ амар аймагтай. Тэм ярилта. Оо мөгт. тэгвэл өргөж байгаа юм. Тэгвэл ер нь бол ингээд үерхэл одоо чи хүнтэй үерхүүл нэг тийм болцоо гоё мой ч юм уу тийм бодсон юм байгаа юу? Одоо хүнтэй болцол тэгж болцол гоё доо гэдэг ч юм уу. Одоо орж ирэхгүй нэ. Яг одоо юу? Тэг яг одоо яг ийм байсан гэдээ орж ирэхгүй. Байсан л. Тэгтээ яг заавал үерхээр гэхгүйгээр зүгээр санд орсон юмудаа шууд тэгээд үерхэг охинтойгоо болт тэгэл үсчихэж шин. Тэ. Заавал үерхэд болцсон гэсэн үг. Болж байгаа бол болцсон гэдэг чинь угаасаа яг үерхийн өмнөх үйл явцтай амар чухал доор шүү дээ. Тэгээд санаж мэднэ тий. Тэгээд таалагдж байгаа хэсгээ мэднэ. Эхлээд яг уу ингээл царай мараагаан дүгнэл ахалт. Тэгэл болцчихиж яг үнэхээр таалагдж байгаа мэдэн шүү дээ. Амар хөрх охин байдаг тэгэл уулзсан чинь яриа нэлэхгүй байвал тэгэл болохгүй шүү дээ. Тэгвэл яг ямар төрлийн эмэгтэй юм таалагддаг юм? Начаа амар хэцүү асуулт. Өөрөөсөө ч асуужсан начаа амар хэцүү мөлий. Би тэгтээ нэг л тодорхойлт гаргасан заяа. Би ингээд өөрийнхөө ингээд сонирхлыг ингээд зүгээр хараад байгаа гот би зүгээр солонгосчууд талдаа л юм бэл. Тэгээ өөр гаргалгаа байхгүй. Одоо ингээд юм солонгосчууд дүр царай хөрхтэй Тайварстай томнуудтай жижигнүүдтэй. За тийм амир. За ямар ч байсан нэг тийм л юм бэлээ. Яг сайн болж исэн хүмүүс дарангуй шал өөр хүмүүс гэдэг шүү дээ. Хэдэн охин сайн болов? Тэр. За оруулахгүй. За тэгвэл би бас амир цөөхөө нэг 5 дотор л баг. Эмэгтэй хүн чамайг болзоонд өрчсөн үү? Өөрөө биш. Эмэгтэй. Өрчсөн л. Тэгээ төвшөрсөн юм уу? Гүү. Зөвшөөрөх бол Яагаад болдог юм? Зурган таалагддаг юм. Уулзаагүй зүгээр уулзаагүй ихтэй хүмүүс юм. Тийм. Арай хүн тийм тохиолдлоос байна. Шууд таних ч хүн байж ийж. Тэг яг болцоонд өрнө гэдэг чинь амар тэгт амар альбисны хүн байна зүгээр. Ер нь баг уулзахыг хэлж байгаа шүү дээ. Тийм. Уулзч хамт байхыг хэлж байгаа шүү дээ. Тэгэл угаасаа таалагдахгүй шүү дээ. Тэр охин чамраг бицэн охин дээр ингээд зураг таалагдсан болж уулзсан. Болц.
Уусаа та ч гэсэн тэгэл эхлээд зургаар л дүгнэс дүүсээ. Одоо үед бол Одоо юу дөө? тий. Эхлээд зургаар нь дүгнэн тэгээд дараа нь хүний дүгнэн. Чиний нэг Тэгвэл тэгээд tas тийм нэ. чиний нэг тийм пост байсан. Зарим охтууд зарим зурган дээр л хөөрхөн гэсэн. Ан тий. Үнэн шүү дээ. Тийм ээ. Яхи бүр юу яриад байна. Дараа нь үзээг баад сандарсан биш. Дараа нь үзээг яах юм бэ л та. Харамсах юм байна л. Би өөрөө үзэхгүй юу гэсэн. Харамснаа. Би харамсна гэнэ яг юу ярьсандаа харамсах юм байна. Би юу ярьчихвал гэж бодох юм. Би амар Хүний балаа юм яриад энэ дүү. хүний ярьдаг л юм ярьж. Тийм үү. Тий. За одоо нэвтрүүлэх эхлүүлэх. Одоо яг жигнэсээ Одоо эхлүүл бүр алах гэдэг. Найзуудтайгаа ч юм уу яриа суугаад юм хайр маяр юм ярилцсан сте. Би ярина штэ. Би чинь октодтай амар найз тэгээ бүр октын яриа мэрээ бүр амар ярьж штэ. Би чинь бүр октодтай бац. Би араг охин бах уу гэхгүй. Ер нь тэгээд эмэгтэй найзуудтай ер нь юу гэж зөвлөдөө хайрын тал дээр одоо жишээ бид гурав зөвлөгөө өглөө гэх юм. Ер нь хайрын тал дээр юун дээр анхаардаг. Би зөвлөлж бол чадахгүй штэ. Яг гэхдээ ер нь бол Усан явдал дээрээс нь сайн шийдэл гаргах тусалж чадсан шин. Тэ. Одоо асуудал надад л. Тэгвэл би яг хамгийн хэрхэн крашаа найрах вэ? мэдгүй одоо би чаддаг байсан бол тэгээд за найз охинтой байж үзсэн л байна. Чадахгүй. Яг зүгээр та эдийн зүгээс үү? Тийм бидний тийм зүгээс. Ер нь ингээд тэгэл сторироо хариу бичихгүй юу? реплай гэдэг. Тий. Тэгэл гэрэн дээрс чинь ямархуу хариун дээрс чинь ямархуу хариу үйлдэл гарч ийн гэдгээс хамаарал бүх юм ойлгомжтой болно шүү дээ. Тэгэл сэндик ч юм уу нэг хариулж ядаа л гэвэл тэгэл худлаа л гэсэн үг. Яг үнэндээ амьдрал амар хацсан. Тэгж биччихсэн үү? Би юу? Аха. Краш руугаа шууд стори реплай хийл. Бичлэгүүд яг бүгдээр л бичдэг л үү. Тийм. Эсвэл би л бичдэг баг. Би бол биччихсэн шүү дээ. Одоо би юу алдах юм уу гэдэг байхгүй. Одоо би нөгөө нэг гэж яхаа байсан шүү дээ. Тэр анхны хайр марийнхын үе ишгээ тэгээд юмнаа санаа зовж маавал байха бич. Арай амьдралыг жоох ойлгоцсон гэдэг. Олон охтуудтай найзалдаг гэсэн шүү дээ. Тэр яг найзууд дундаас яг нэгийн ч юм ингээд хайрын нүдээр харж ирсэн тохиолдол байгаа юм. Анх бүр танилцчих тал Бүр мэдтгүй юу тийм мэдтгүй байх та. Тэгэл ингээ харж мараал яж байгаа сүултээ цаццэхэд тэгээ яж байгаа тэгэл нэмтгэд найзлж чинь. Тэрс яг найз болчоод бол дараа нь тэгж л харж байгаа. Тийм. Тэгвэл одоо ингээд шууд ингээд reply хийгээл ингээд шууд ингээд өөрөө ингээд утасны санаас коммент санаас ингээд биччихдэг юм байна. Тэ. Тэгтээ бол амар юм өөртөө ихтэй шууд ингээд бичиж Би өөртөө ихтэй шүү дээ. Тэнгүүтээ ингээд яг уулзсан вахтаа яг тэр шигэ байдгүй эсвэл ингээд бас ингээд саний орж ирсэн шиг ингээд сандардаг уу? Гайгүй хиндээ жоохон сандарч. Ер нь гайгүй дээ. Та хэд энэ шинэ орчин тэгээд ингээд шинэ дөрвөн хүн гинтээ ороод ирэх чи амар насан зохицох хугацаа удаан байхгүй шүүд. Нэг хүн бол гайгүй. Тэ. Тэр чинь гол нь камер хөш шүү дээ. Тухайд. Тийм камер гоо дээ. Тэгээ харахгүй шнэ. өөрөө л юу яриад байна. Одоо жишээ нь бодъё л та зүгээр нэг өхөн над руу ингээл юм бичдэг ч юм уу эсвэл айгуу ингээл баг сайн мэ ингээд байсан чинь би буцаагаад ингээд таалагдах юм бол тэгэл асуудал шүү дээ. Тэгэхээр зарлал үзэх хэрэгтэй юм байна тийм. Тийм. Гэсэн нэг Үнэхээр таалагдаад байвал юу ч гэсэн нэг юм бичээд тэгээд тэр хүн бичингүүд чинь ороод зургиж үзгэнэ шүү дээ. Тэгээд айгуу зургатаа олж спонсор юм уу? Тэг манай цор гам спонсор. Витапио хаатлаатай сурчлаа. Витапио. Орой Энэ юу? жимсний нухахгүй. Жимсний нух гэхэр чинь нөгөө жоохон хүмүүсийн жоохноо иддэг гэсэн. Гэхдээ энэ болохоор юу байхгүй. Томчуудад нь зориулсан. Яг энэ жижигхэн хүүхдүүдэд зориулсан төрлөө. Тийм үү. Томчуудынх нь ямар хөө? Зүгээр л яг өдөрт авах жимснийхаа хэм одоо хэрэглээд авч байна гэсэн. Лохтууд чи ингээл дэглэм ярьдэн штэ. ямар Гоё юм. Тэгэл хэрэглэж. Анаа саксны юуны хэрэг яаж юм? Тэглээ одоо явсаар гаяа саксныхаа бэлтгэл. Тийм. Би чамаа хийн штэ. Ямар сони юм бэ? Би чиний бүх постыг
Facebook гэж постыг дарж үздэг шүү дээ. Стриминг ч гэсэн үздэг. YouTube бичлэгнүүд үздэг. Ер нь ахаасаа юм сагсан дуртай байсан юм эсвэл зүгээр ер нь хичээлдээ зүгээр санаа хичээлж байгаа юм. Дуртайс юм. Би нэг саксаж аяг үздэг ус. Тэгээд 10 жил болохоор тоглох гэх надад тоглох ямар ч юм юу гарддаг ус. Боломж гарахгүй. Би энэ тамир оронгот нэг өндөрүүд нэг талдаа гараад сууд нөгөө талдаа гардаг шүү дээ. Тэгээ би нөгөө сууд нөгөө талдаа гараад иж гонгот заримдаа нэг октоодыгаа тоглолон боглол гээд тэгээд хийх юмгүй болоод тэр яваар ингээд сууж гонгот бас нөгөө нэг хийх юмгүй октоод байдаг шүү дээ. Тэд нэртэйгээ нийлээл юм яриа суучдаг ус. Аимшиг юм яриа л хувцал хөрөмөр нь орол. Тэгэхээр ч яаж сакс ч юм болох вэ? Сакс тоглож сурах вэ? Тэгээд яг тухайд нэг амар үздэг үсэн сакс. Дуртай. Тэгээд тоглох гэрээс орчин байхгүй. Тэгжээд найзуудтайгаа оюутан болоод найзуудтайгаа заалмал авдаг гэж хаад тэгээд жилийн өмнөөс хараа нэг тийм тохиолдлоор суралт байдгийг олж мэдээ тэгээд очоод тэгээд жилийн өмнөөс ер нь яг тоглож ил болж байгаа юм тий. Амар ажиг. жилийн өмнөөс ер нь яг ингээд анханасаа суралцсан юм уу ингээд ингэж дамжуул ингэж шийдэн мэднийг хинцаалгаал тэгэл 7 хоногт 2 3 удаа очиад бэлтгэл хийгээл тиймэрхүү бүр амар тийм бэлтгэл хийхгүй л дээ тэмэрчин биш юм чаа зүгээр л тоглолдог ч юм уу эсвэл нэг янз янзын амархан дасгалуудаа техник хийгээл тиймэрхүү байдалтай л байд. Нэг аюу сагсч болох гэдэг одоо ш зүгээр хөдөлгөөнтэй бай гэдэг үднэс. Амар олон давталтай зөө. Эхнийх нь болохоор би ингээд амар унтдаг зөө. Тэнгүүд намайг өглөө эрт цэрэх юм болон зөө. Эрт цэрэх хүсэл зэрлэг болон зөө. Тэнгүүд очиод хөдөлчингүүд бас эрүүл амьдралаа бодчихсон зөө. Тэгээд бас биеийнхаа жинд бас жоохон анхаарчин зөө. Тодорхой хэмжээнд. Тэгээд ингээд амар олон юутай ач тустай яг энэ жимс шиг Амар реклам. Чамаа нөгөө нэг яг 3-3-ын тэмцээнд оролцсноос хойш хүмүүс яг юм сакс тоглолтыг чинь гайгүй мэдсэн баг тий. Тийм. Би яах гэсэн. Тэгтээ тоолдог гэдэг чинь яг аль яахаар тоглолдог л Тэг тоглолт юм. Бүр баг Тэр бол тэгээд баг шийдэлт болгоно орсон. тэр бол тоглодоггүй хүн бол тэгэж идэхгүй шүү дээ. Тоглодог 10 жил тахад нөгөө октод саксчин зал бойс амар дуртайс. Тэгэл сакс тоглолоо октод надад дуртай болох гэсэн чи дуртай болов шүү дээ. Танд гэхдээ хүн бүрл дуртай шүү. Тийм. Эсвэл яг миний сайн октод болтгоо. Хөөе, одоо чиний дууны талаар ярилцъя. Тэр дууны одоо гаргаад байгаа дуунуудын үгийг өөрөө бичээд байна уу эсвэл цаанаас нь газар бичиж өгөөд дуулаад байна уу? Өөрөө л бичээд байна уу? Хамгийн анхны дуу нь юу лээ? Хүтэн байна. Надад чи дуу гэж хэлэхээс итчихэл. Тэгэл дуу. Яг би хүтэн байныг чинь зүгээр гоё контент гэж бодож хийсэн бохгүй юу? Ингээ инээдтэй видео хийчээ. Нэг юм байвал гоёлох юм байна тэгээд хийсэн. Тэгсэн чинь яг үндэ зүгээр хүмүүс зүгээр яг дуу гэж хүлээж аваад тэгэл дуу шиг болцсон. Тэгтээ сүрхэн хүмүүсээс нэг хэсэг чинь ирж тренд болоод Гэтэ гаргасан бараг дуу болгон тэрэнд болсон шүү дээ. Сангивсаал. Сангимсаал. Тэр бол гэхдээ реклам байсан баг тий. Итгэл тэгэл өөртөө л Хамгийн сүүлд гаргасан дуу нь ямар нэртэй? тэр нь бол реклам байсан. Тэр чинь шууд реклам байсан тий. Хамгийн сүүлийнх нь Bitmin гэдэг нь шүү дээ. Тийм. Bitmin. Тэр бүр амар өнгөлөг клип байсан тий. Тэгээ ялч өнгөд спонсор нөгөө реклам гэдэг чинь спонсор авч гэсэн үг шүү дээ. Тэгээ спонсортой болохоор буцаагаад нөгөө хийж байгаа юм да. Ач холбогдлоход амар тийм давталт их юм. Дахиж өөр низээ дуу гаргахгүй. Нэг зорж мэрж гаргахгүй. Би тэгтээ уг нь 10 жил тогтоо 25 нас үрээд рэпер болно гэж боддог гэсэн үг. Яа 25 гэхээр Rocket Beat 25 наснаас эхэлж дуу гаргасан гэж ярьдэн шүү дээ. Би тэгээ яг жоон бахта тэгж боддог гэсэн. Тэр үед миний хоол амар бүдүүн болчих واخ гэж боддог гэсэн байхгүй. Тэгсэн чинь миний хоол бүдүүн болоог. Жүжигчний карьер. Жүжигчний карьер эхлэх гэж байхдаа дууссан. Дууссан гэж Дуусаагүй. Яг хэн дууссан гэж тодорхойлоо. Өөрөө. Яагаад дахиж юм дуртна. Мэдгүй одоо тэгээ тухай үед сэтгэл санаа хүсэл зориг юм уу ямар их нэг ингэж тавьчих зүгээр юм уу харагдахгүй. Тийм биш. Ер нь хамгийн анхны тоглосон гэж яг нэ. Би ч яг уг нь баг ахта хошин шиг жүжигчин болно гэж боддог байсан юм бас. Гэхдээ би болох ямар ч тэр үед хэрэг намайг харсан бол ямар ч тийм жүжигчин болно гэх боломжгүй хөгжсөн. Үгүй ээ баг тэтгэхгүй тиймэр шидэхгүй тэгээд дарах.
Одоо ч тийм л дээ. Гэхдээ бүр амар хэсэг. Тэгээд за бүтэхгүй юм байна гэдэг хэрэгцсэн. Тэгж яагаад жоохон оюутан болоод ирчихсэн чинь нөгөө нэг санаанд төгөөдлөөр мессежизм интертэй нэг видео норсон чинь яг тэр үеийн юу төрөөд тэр үеийн тэр сонирхол сэтэрч гарч ирээ. Тэгээд за нэг оролдоод үзт юм билүү гэж одоо тэгээд тэгэхээр тэр бүр оюутан байхтай шүү. Би арга төгсөжсэн. Тэгээд оролдоод үзт юм билүү гэж бодоод видео дөрөө тэгээд Orc гэдэг кинонд ороод сүүлчийн мантай гэдэг кинонд ороод анхны алтарт гэдэг кинонд ороод тэгээд бас нэг Мерсер ганц 2 сценэдэг кинонуудад ороод тэгээд тэрнийхээ дараа жоох эргэлзээл байгаа юм л та. Одоо тэгвэл Яг над би яг үнэхээр дуртай бол хичээ да гэхээр нэг хичээхгүй тэгээд дургуун болов гэхээр бас дурхгүй бичим шиг тэгэл одоо нэг тиймэрхүү л. Гэтэ ер нь бол хамгийн анх ингээд камерын юм гараад жүжиглэхэд яг ямар байсан бэ? Амар байсан шүү дээ. Камерны өмнө юм ярьж чадахгүй жагаал шахуу бараг камерны өмнө гараал. Тэгэл юм ярил. Хамгийн амар нэг бос юмыг дахин аваадах нь бүр амар байсан юм. Тэг яг ингээл дахин аваалах амар. Хамгийн ясаа. Хамгийн их одоо хэдэн удаа дублэжсэн бэ? Одоо нэг сцен санахгүй байна. Гэхдээ 10-20-д явсан үе байгаа хүү амархан юмнууд дээр алда. Шүн болоод ядарч мадарч байгаа ч амархан юм дээр хилмэл талтраад. Тэг хилмэл талтраад. Эдэрч мэдрээд. Энэ жил ганц нэг уг нь би ч өөр кино тоглосон юм байна. Тэр кино гараагүй гэхдээ гарах хэсгийг ч мэдэхгүй байна. Тэр чинь өнгөрсөн жил. Тэгээд тэрний дараа тэр гэхдээ миний хамгийн их цаг зарцуулж хичээсэн кино хаа. Ямар нэг ангитай. Тийм. Нэр мөрөн гараагүй. Романс яг юм. Жоохон тийм sci-fi тал руу зөө. Аха. Тэр хэрэг яг сайн болох юм бол үгүй амар сонирхолтой кино. Гэхдээ одоо хүртэл гарахгүй байгаа гэдэг нь муу болоод гарахгүй байгаа. Муу эсвэл сайн кино болох гээд одоо хүртэл хийсээр байгаа мó мэдэхгүй. Гэхдээ би тэр кинонд сар бараг 2 сар бэлдсэн зөө. Зүгээр ингээд синүүдийнхаа юг уншаад, текстүүдийг уншаад, бусад ярилцах жүжигч нартай хамт уншаад, орчноос олж ууланд гарч уншаад, орчин дээр очиж уншаад, ингээд бүр нөгөө дөрүүтэйгээ бүр ингээд дотосоод бүр ингээд амар бэлдсэн заяа. Тэгээд тэр кино дээр ер нь хамгийн гайгүйгээр харсан. Тэгээд тэрний дараанаас л би ер нь яасан юм байна л та. Яг тэр эргэлзээ төрсөн юм. Тэгээд энэ жил 1 лөө 2 жилөө хавцаа нэг тийм юу ирсэн. Би тэгээд өөрийгөө голоод ороог. Тэр нөгөө гараагүй кинон дээр яг гол дүр нэс юм уу? Өгөөцлөх дүр. Начиг гол дүр гэж байх уу? Гэхдээ өөрөөр голлох ройл байсан уу гэж аахгүй. Тэгээ нөгөө гол дүрийнх нь нөгөө нэг амар нөлөө бүхий туслах найз мэднэ дээ шүү дээ яг тийм. Spider-Man-ийн нээдэс. Одоо чинь намайг бол яг ингэ өөр дүр тоглуулахад. Одоо байгаа хүнээр нь дүрийг бодоод энэ бол яг Grimix-тэй адилхан дүр юм байна. Тийм болохоор Grimix тохирно гэд яадаг зав. Миний яг юу өстгөө гэх юм бол би яг хэрэг яг жүжигчнэр дан хавал юу өстгөө гэх юм бол шал өөр ингээд хүнийг бүтээх гэж ингээ оролдох нь яг өөрөөсөө тэр хүн чинь л жүжигчин болоод байгаа шүү дээ. Өөрөөсөө өөр. Тэрнээс шинж ингээ өөр шигөө бол ингээл хүн байж чадна шүү дээ. Текстээ цээжлэл яг өөрөө байхтал чинь те. Жүжигчин гэдэг нь болохоор бүр амар байгаа байхгүй. Одоо жишээ нь би ингэж яжснаа гинт амар хороо санаатай залуугийн залуу шиг ингээ болчвол тэр чинь амар мундаг жүжиглэл л байхгүй. Гэхдээ би бол тэгж чадахгүй. Гэхдээ ямар ч гэсэн ирээдүйд хэрвээ яг тийм сонирхол төрөх юм бол оролдож үзнэ. Одоо ер нь тогтсон байгаа кинонуудаас бүгд хоорондоо адилхан уу? Эсвэл тэгээ ер нь бараг ингээ харангуй дандаа л бий байгаа. Тийм болохоор яг жүжигчсэн гэхэд хэцүү зүгээр орсон гэхэд л болно. Кинонд орсон. Тэ. Дөрүлээ нэг Grimix дөр бичв үү? Цаа чинь нэр кино очсон шүү дээ юу. Одоо ихээр эртнээс цаа чинь өөр дүр болно гэсэн. Санаатны дөр бичсэн. Муу талын дөр бичсэн. Дөрөв шинэ жилээр авч ирсэн хамгийн гоё бэлэг нь ямар бэлэг гэсэн бэ? Бэлэг. Зөвхөн яг нэг бэлэг байхгүй. Ер нь уудтай бэлэг натлаа авдаг болохоор яг тэр уудтай бэлэг гэж хэлдэг хэцүү. Хүнд төгөл бэлэг өгчсэн шинэ жилээр. Одоо нэг эмэгтэй хүнд тэлээ хэлчихсэн үү? Яг шинэ жилээр. Тийм бол байхгүй. Байхгүй. Шинэ жилтэй холбоотой хайр дурлалын асуудал байхгүй. Шинэ жилтэй холбоотой би ер нь шинэ жил ч юм уу ямар нэгэн баяруудыг амар гэр бүлтэйгээ холбож
ер нь амар хүлээж авдаг болохоор. Тий. Одоо нэг Christmas center ч бас гэр бүлийн л байна шүү дээ. Тийм болохоор бас ер нь баяруудыг жоохон гэр бүл тал руу байл болсон гоё байх гэж боддог. Би нэг юм асуумаар байна л да. Болно. Одоо би бүр хаалцлаа. Уух юм байна. Балжидмаа ингээд намайг бас суутлаа. Аа ингээд баг ингээд чиний crash гэдэг одоо Монгол төмөн мэдэн штэ. За. Энд чи өөрөө бас тэрний яг хിവэрэ байгаа юу те ингээд монитор гэсэн үг чи монитор. Crash та ингээд нэг гоё кинонд тоглоод одоо тэгтээ яг найзууд уу ямар харилцаатай байдаг вэ? Жигнэсээ л крашлсан шүү дээ. Дээрээс урдлаагаас тэгж крашлж байсан юм байхгүй. Тойрын нөгөө нэг сүүлд Instagram-ын нэг юм хос зураг. Тэр яг ямар Тэрийг бас хариулахгүй юм юу? тэгэл хүмүүс өөрсдөө Өөрсдөө л ярьлаа. Өөртөө л одоо. Гэтэ одоо л краш чинь яг болчихсон эсвэл өөр хүн байгаа юм. Ер нь Монголоос гоё крашлдаг нэг гоё эмэгтэй болдог юм чинь. болчихдоо. Одоо энэ гоё юм тий. Байхгүй юм байна. Ямар өрсөлдөгчгүй л юм бэ? Гоё юм те нэг юм ямар ч өрсөлдөгчгүй бай. Толгой төглөө. Эймс яг тэнийгээр хоорондоо жоох өрсөлдөд байна тий. Би дөрөв нөнд жоох өрсөлдөд байгаа. Тэр хоёр уусаа гоё шүү дээ. Би охмосон бол тэр хоёр сайн л ахсан. Нэг гримикс юм ууртай юу? Юу таарлаа шүхтэхгүй. Би уурах шүү. Айгүй. Би нь уралдаггүй. Нэг л төхөлтөл уралдаг. Өглөө нойр дутуу байж хахад ингээд хажуунаас ингээд би мэд хүрээд тоглох ингээд өглөө амар ууртай зөө. Би тэрийг амар гахдаг ингээд яг нойр гайгүй. Өглөө ингээд нойрмог момрог ингээд хажуунаас ингээд хүмүүс ээж мэс ч юм уу ингээд амар их юмараад ингээд чимгч юм ингээд хурж мөрөд амар ууртай. Тэрэн дээр л тэрийг л тестжүүл би хүн алахгүй байна. Яг хүн алчихгүй л тээ. Чи тэг ингээд их нэртэй болоод их нэр чи өглөө хайраа сэрэг мэрэг гэж хатар матар тэр чинь үсэл юм. Их жуур. Гэтэ мэдгүй. Хайртай өмгөөр идэг л халтай ихнэр. Гэтэ бодоод сүүлийн нэг тгээ байцжээ. Гайг болчихсон. Хэдэн жилийн өмнө амар би тэрнээсээ бүр санаа зовтгсон шүү дээ. Тэгэхээр яг сайн унтах хэрэгтэй. Тэгээ тэрнээс өөр бусад юм дээр бол уурыг бол тэгэл уурлахгүй даваад гарчихсан үг тий. Өөр юм дээр ер нь уурлахгүй. Бүр ингэ тесвэртлээ ууралжсэн тохиолдол байхгүй. Батгшаага уурлждаг болохоор удахгүй зүрхээр хөх. Балуурсан юм аа. Харгалтай. Уурлмаар яваад уурлуулсан хараа. Энэ нэг YouTube бичлэг хийхгүй ер нь хамгийн удаан удажсэн хэрэг хугацаа гоё. Хамгийн удаандаа яг бичлэг оруулаагүй. 3 сар юм уу нэг охин таягдаг боо юм гэсэн шүү дээ. 3 сараа. Бид нар охин таягдан садаа бичлэг хийхгүй зүгээр л 2 сар ч лөө. Ийм оруулалт хийсэн маа. Тэ. Юу бичлэг хийх маамтай. Бүр ингээд амьд явах живэл их юм болцсон байсан шүү дээ. Миний амьдрал хамгийн амар дэмэжтэй хортой тийм үерхэл биш ээ. Тэр хаягт яг юу нэгтэй ер нь октод юу гэж хийж байгаа юм чи. Юм хэлэхгүй шүү дээ. Зүгээр л хариу зурсан алга бол. Яг ингээд нэг өглөө бичгэнгүүт нөгөө бичсэн юм очихгой байчихдээ. Логцсон байна. Тийм. User not found гэдэг чи би айгу сайн мэддээ шүү дээ. Чи хэлээ гэсэн юм а хэлээ тэгээд болтгоо юм. Тэгсэн бол би ойлгох штэ. Би чамд сайн биш юм байна. Уучлаарай гэдэг бол нэг хэсэг яаж байгаа л за үнэхээр хорж болохгүй сэтгэлийг нэрээ яалтай билээ гэж болно штэ. Зүгээр ингээд яачингууч амар хортой юм билээ. Манайхаа битээ дигээрээ би нэг үннээ хэлээл блоклоо. Хайргүй болсон бол хайргүй болцсон. Чамаас өөдөд байгаа гэдэг ч юм уу. Хүлээ хэлээ Гол тайлахгүй байдаг тий. Манай нэг Таиландс краш байна. TikTok хийдэг. Би тэрний юм бичээ над руу сарчихгүй. Хэлийн ойлгохгүй юм биш. Үгүй тэр англиар амар. Тийм үү. Бүр амар тулцаад юм уу? Үгүй. Харин тийм амар од биш. Тэгсэн Instagram дээр зүгээр нэг хидчлээ. Амар цөөхөн дагах хэрэгтэй зөв. Тэгсэн мөртөө надад шийдчихгүй. Синт хийчих байна уу? Синтгүй shit. Тэг чаа нэг Жаачлаа тий. нэг мэдчих Таиланд явна ч гэдэг. Биш Таиланд гэж Малайс юм шиг үлээ. Малайс.
Ямар амин үндэстэн дамнаж байна. Бид эдсэн тэгэл Солонгос Монгол. Яг тийм крашасаа яг ингээд юм битсний дараа хариу авах мэдрэмж бүр ёо. Би яг ухаалтаж удах гэсэн. Тэгэхээр хамт кино тоглол бүр амар эцтэй. Оо миний зүрх бол дэлэхгүй. Тийм дэлэхгүй шүү дээ. Миний зүрх яаж Та эдийн краштай нэг кино тоглосон л. ямар аль кино. Тэр кино гараагүй. Минийх ч гэсэн байсан юм. Санжаа дурч. Байхгүй. Цаа чи саяхан Монгол. Тийм. Энэ Камера унтарч идэл ав бааз юм. хүү. Мэдээлэл зар шүү. Одоо тийм охинтой үргэж байгаа, тийм охинтой хайцдаг. Тийм охин дуртай. Ондол яг хажуусан. Иймс ямар охин дуртай юм бэ? За Гарахт нь ойлтнаа. Танд л хүүхдэрээ. Тэгэл Унтрааж байгаа юм тийм. камера удрааж агаад зайхан дуртай. Тий одоо яг юу ягаа. Би дөрөвтэй гац цаа. Оо яг гэсэн юм те. Тэгчээ танилцуулж Яг гэсэн юм те. За өдөр. Орол идэхгүй гэсэн. Гэтэ энэ дандаа юм. Бичэнэд байгаа. Орилгүй. Нөгөө нэг юу obviously Нэр дандаа нөгөө Нэр. нэг эрүүл одоо нэг жинди барьж байгаа хүмүүст зориулсан тэр бүтээгдэхүүнүүд эрдэм сахаргүй махгүй хар шоколад Машинд авч яваад түлж явахдаа бас яг би обе тийм үү. Тэгээ Витавид амар туртаасан баха тий. Саяхан сархаа. Тийм. Тий. тэгээд бид дөрөв удалгыг хүлээж авсан баярлаа. Уг нь дөрүлээ орсон ч гуруулаа байлаа энэ байж чадсангүй. Харин зургтай. Жими нэмэ Нами чим билүү? Жими. Нэмэ Жими уучлаарай. Манайхан одоо уучлж байгаа. Өнөө ирсэн болохоор. Тэр чата би буцаагаад нэг сүлд харсан ч ястай амар муухай. Муухай билээ. за билээ. За. Өли чи Имбин Өли Ирсэн баярлалаа. Зүгээр Ингээд анхудаа үзэж байгаа айгу баяртай наа. Анхудаа ингээд ойроос хараад сууж байгаа бүр баяртай. Холоос харж байгаа шүү. Шандаа нэг утсан дотроос очиж харагдсан. компьютераар үзэж байгаа юм. Компьютер Ямар ч дэлгэцээс харж байсан. Дамаг дэлгэцээр харж ирсэн. Амар том дэлгэцээс харж байсан тий. Тэгээ анхудаа Тэр тэндэмж санагддаг тэг ингээд тэг орж бичлэг мэддэг хүнтэйгээ ингээд уулзахаар их тэгтэй. Би бас тэгчихсэн юм нэг. Тэнгүүд нөөтэн танихгүй байхаар амарсан тий. өөрөө жоох юм байл. Тий. Надаас тийм болчихсон. ямар ч сан YouTube дээр тий бас ингээд өөрийгөө тамгалж чадсан хүн байна. Ялцчихгүй remix. Тэгээд яг одоо энэ гэртээ өрч чадсан амар баяртай нэг бид дөрөв бас ингээд сайхан сайхан ингээд хурейлаад Гарсан чинь миний сав буурсан байх үү. Минийх нэмэгдэж юм битсэн. тэгээд манайхад гол хаа гэж найдаж чинь. Ремикс Одоо хит байгаа юм. Утахгүй. 81. Тэгээ хийсэн Яг хөө тий. Тэгвэл ингэж тахгүй. Subscribe дараарай гэдэг. Амин хилээл Хэлээл байгаа. Нэг хитээ хэлээд өчөж. Юу? Одоо яг бичлэгийн төгсгөл дээр энэ бичлэг дээр subscribe Энэ бичлэгт нь subscribe энэ бичлэгт нь амар хүний юм. Энэ бичлэгт subscribe дараарай үзэж байгаа юм. Subscribe хийгээгүй байвал subscribe дараарай. Шинэ жил болж баяр хүргэе. Шинэ жилийн мэнд маргааш гар тий. тий. Өчигдрийн би. Дараарэ. Тэгээ бүгд баярлаа. Баяртай. Баяртай. 2 hours later. Яг юу ингэж таацлаа ярьчих. Тэгээ үзээ тэгээд нээс үзлээ. Жими бүр куртгээ тайлахгүй гэрмиксийг асууж байна. Чи өнөөдрийн влог дээр л яг үнэ. Өнөөдрийн влогийг үзэж байлаа. Ноо, та нар ингээ гоё яриад үгэлдээ ингээ Чамайг бие бах гэсэн. чамааг амар ярьсан. Чамайг гэрмикстэй гомдоцсон. Одоо яриалган санагдаад байна. Гэхдээ клиник сандралаа нэг л хэн гомдоосон гинэ. Тэр нь чи үгүй хастай юм. Гэрмикс гомдсон. Гомцсон Монголын анхны охин. За баярлалаа гримикс. Тэр гомцсон юм. Гомдсон штэ намаа 3 удаа синсэн би гомдгүй байхад надад окей дагш Тэр айгүй амар тийм эвгүй ирсэн. Над руу ингээд юм бичээ. Ингээд юм бичээдсэн би амар синдэдсэн ингээд хоёр яг чатлдаг юм шиг тийм болчихсон. Криминал ингээд өөр ямар нэг юм илүү чавцсан юм. үгүй штэ. Би яг ингээ ажиллаа ярьсан бохгүй юу тийм чинь. Тэгээд гисэн чинь
Яг ингээд ажиллаа яриад тэгээд за оки гэж өстө бид тэр чинь вокал салсахгүй. Тэгсэн чинь дараа нь хаа юу болсон бэ гэсэн синдэл. Байна уу хаа гэсэн синдэл. Тэгэл хударсан уу гэсэн дахиад синдэж байгаа байхгүй. Тэгээд чиний гомдолч ер нь тайлгдсан өнөөдөр хүрээд ирлээ. Би өндөр албаар хоцорч ирсэн. Өнөөдөр яг хоо гэтээ тэгээд чамайг бодоод энд ирсэн хэлээ. Чамаас ёо. Ирсэн нь чамаас уучлахгүй байгаа уучлалч. Одоо ремикс өөрөө. Тэг 3 найз аваад. YouTube айдс авлаа шүү. 600 хэдэн дэс subscribe-наас ингээд 2 YouTube аккаунт. Хаяа тэгээд айдас аваад. Хоёлаа silver button-тай. Тэгээд өгсөн. Номын дуу сонссон. Тэгээд Grimix тэнийхээ аймагт тэнийг тэгээд бид нар тэнийхээ талаараас амар ярилцсан. Тэгээд камер унтсны дараа ярилцсан. Тэгээд жим бид бид ингээд бүгдээрээ бид гурав ингээд дөрөвлөнгийнх нь ингээд юу яахгүй. Нэг бүгдээ тэндэг хүн байна. Камера удаач бид мэдээлдэг гээгээ. Тэгээд бид нар шууд камера унтраагаад тэгээд камерын хандлага мэдээлсэн. Камера унтраа. Тий өч нэг уржигдэр бичлэгэн дээр тэр цаана за баяртай гэсэн яг ардны эрэгтэй хүн дуурсан хинбэ гэсэн. Тэр зураглаач байгаа шүү маа хүмүүсийн. Тэр нэг зочин ирэхэд 3 камераар бичиж байгаа. Тийм учраас зочин урьчаад ингээд үүдс нэг жижигхэн GoPro ингээд байл муухай штэ тийм учраас зочноо тэгээд унтаж амар заа юу. Танд өндөр арай л их зургтай байлаа. Маргааш дахиад зурагтай. маргааш гэсэн одоо ингээд л юм штэ. Маргаашсан гэж л. Одоо күрт мөртөө тайлбар та. Би ч бүр Grimix-ийг бодоод төртсөн. Күрт гэж тайлгүй орж ирэл. Сууж илаа. Тэг юм уу? Насаа унтаж амар ирсдэггүй унт. За. Сайн би уг нь ингээд бичлэг хийя гэдэг санаа гаргасан хгүй гэсэн чи юм. За маргааш хийгээд гэдэн. Маргааш үзүүлээ заяа. Гэдэн. Маргааш хийгээс маргааш ингээд гой бичлэг хийнэ. За миний бодсон имийг за ингээд миний хүүхдүүд сайхан унтаарай. Бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Анарсарэ Анд нөхдөө тавтай нарсарэ ах дүүсээ тавтай нарсарэ алтан дэлхий тавтай нарсарэ алсын адаа Яги Эй Зонка та нар маань тэгээд би за биш үү. Лайк, share, subscribe дахад бити мартаарай. Баярлалаа. Grimix хэлсэн subscribe Хүний эмчлэг subscribe дараарай үзэж байгаа юм уу? Subscribe хийгээгүй байвал subscribe дараарай. Шинэ жил болж байна. Баярлалаа.